Нэгэн жилийн түүхийг удиран сурлаг хөдөлмөр авиас бидний ариун олцтойгоор багчуу таав хүн маань хашийн сүлд модны наадмаа зорин ирсэн гэдэг хотын дарга би итгэлтэй байна. Улаанбаатар хот хашийн сүлд модны наадмыг жил болбол бүр уламжил болгон зохион байгуулад 59 жилтэйгээр залгаж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд багчуудын хамгийн хайртай хүслийг биелүүлж өвлийн өвөөнд бэлгээ өөрчлөн засан огттойгоо ярьдаг энэхүү наадам та бүхний өвөө эмээтэй нас цацуу гэдгийг дээрх тоо харуулж байна. Ахмад үеэ хүндэтгэн дээдэлж үндэсний өв уламжлал ёс заншилтай хослуулан боловсралтай амьдрах ухаантай их оронч нийслэлийн бүтээл зэрэг болоорой гэж хүсэн өрөөё. Энэ арга хэмжээнд шилдэг хүүхдүүд оролцдог сайхан уламжлалтай манай Монголын хүүхэд багчуудын дотроос төв дэлхийд өөрсдийнхөө мэдлэг мэрэгжлээрээ улс орныхоо нэрийг алдаршуулж бадруулж яваа олон хүүхдүүд байна. Зөвхөн 2017 он гэхэд олон улсын болон Аз номхон далайн бүсийн физик, математик, гадаад хэлний олимпиад, за мөн шатрын спорт, мөн цээжээр бодох, сарпан санпан ашиглах гээд ийм спортын болон оюун ухааныг тэлсэн ой тогтоолтын зэрэг томоохон уралдаан тэмцээнүүдэд 140 шахам хүүхэд тэргүүн байрыг эзлэж, шагналт байрыг эзлэж Монгол хүүхдүүдийнхээ нэрийг төв дэлхийд алдаршуулсан сайхан үйл явдал болжээ. Монголын шилдэг хүүхдүүдтэй баяр хүргэцгээе хүүхдүүдээ. Ингээд хотын Батулбахан бид хоёр бас их цэл 84-р сургуулийн 1-р ангийн сурагч, Хав очрын Соён 21-р цэцэрлэгийн сурагч, Эрдэм шулууны Гадан 24-р сургуулийн сурагч, Антулын Мишель 104-р сургуулийн сурагч, Авингийн Цэцэн Бэлэг 18-р сургуулийн сурагч, Намсрын бэлэг гардаж авсан хүүхдүүдээ